За хэдүүлээ статик сонголтын засаглаа эхлүүлцгээе. За бэлтгэлээ. За эхлээд мөрний сонголтоос эхлэе. Талдаа 5 секунд сонгоход ер нь болно. Мөрний дэд хэсгээр мөр бол нурууны дэд хэсгээр сонголтыг өдөрж өгнө гэсэн үг. За дараагийнх нь болохоор тохоогоо эсрэг гараараа байрлаа. Тэгээд хажууд тишээ сонгож өгнө. Яг 3 толгойтой ард хэсэг. Яг хэвлэлийн хажууд талаар сонголтыг өдөрж өгнө. За ингээд талдаа 5 секунд сонгоод өгөхөд ер нь болж байгаа. За дараагийнх нь болохоор seated butterfly гэдэг position байгаа. За seated butterfly хоёр уулаа нийлүүллээ. Хоёр гараа яг уулныхан хөлийнхэн доор тэгээд хоёр өвдгөө яг матрас руугаа доош нь цанд харж байгаа. Тэгээд нуруу хотоолоо. Тэгээд сайн хоёр өвдөө цанд харж байгаа. Нурууны доод хэсгээр аягүй сайн сонгож байгаа. Тэгээд цав хэсгээр сонгож сонголтыг мэдэрх хэрэгтэй. За яг 30 секунд барина. За дараагийн байрлал нь болохоор хөвтлээ. За баруун өвдгөө дэвшлүүлнэ. Тэгээ хоёр гараараа дэшээ татаж өгнө гэсэн. За ингээд яг буйны арын hamstring сонгож байгааг мэдэрх хэрэгтэй гэсэн үг. За дараа нь яг ихээр 100 гараараа баруун өвдөд доош дарлаа. Баруун гарыг эсрэг тишээ, толгой нөгөө тишээ эсрэг тишээ харна. За энэ байрлал бол яг үзний хажуу талаар бас нурууны доод хэсгээр гой сонгож өгдөг гой дасгал байгаа. За одоо эсрэг тэнхлэр рүү шилжин зүүн хөлөө цааш руу шахаж өгнө гэсэн үг. Яг буйны арын hamstring булчинг сонгож өгдөг. Стресс аягаа гаргаж өгдөг салбага. За тэгээд баруун гараараа өвдгөө доош дарлаа. Би эсрэг тишээ. Нурууны доод хэсгийн чангарал аюу гой гарч өгдөг, гой сонж өгдөг цэглэгаа. За дараагийнх нь down dog гэдэг тасгал байгаа. Хоёр гараараа хойш нь төлхөж өгнө. Яг мөрний артлын хэсгээр сонголтыг мэдрэх хэрэгтэй. Бас гойны артлын hamstring мөшөлбөний булчин сонгож өгөх хэрэгтэй байгаа. За энэ байрлалаас pigeon pose руу орно. Баруун хөлөө хажууд шинэ болголоо зүйлээ хойш нь сонгож өгнө. Тэгээд нуруу ихц. Яг үзэг болоод нурууны доод хэсгээр булчин сонгож өгөх хэрэгтэй. За нүүдэл рүү шилжин. Гол нь нуруу ихцээх хэрэгтэй анхаараарай. Нурууны доотлын болоод үзэн чангаж өгөх хэрэгтэй.
Ингээд чангарч байгаа булчин дээр дөрөнгөлцсөн стресс, теншнийг бууруулж өгч байгаа гэсэн. За дараагийнх нь болохоор Cobra гэдэг позыг 30 секунд ийм байрлалаар барьж өгнө. Орооны доод цэцэг болгоод хэвлийн хэсгээр яг сонголтыг мэдрэх хэрэгтэй. За ялангуяа нуруу өвддөг хүмүүс бол яг энэ Cobra поз шиг яг иймэрхүү байрлалаар барихад нурууны яг хоёр талын булчин erector spina гэдэг булчин байдаг. Тэр булчин хөнгөж өгдөг. Ялангуяа нуруу өвддөг хүмүүс бол аюул сайн дасгал. За тэгээ сүүлийнх нь хүүхдийн поз байгаа. За ингээд дасгал маань дуслаа. Саяны статик сонголт буюу барьдаг сонголтын дасгалыг хийхэд ердөө 5-аас 6 минут шаардлагатай. Тэгээд фитнесийн үндсэн дасгал хийсний дараа, үндсэн бэлтгэл хийсний дараа хийвэл булчин гоё амрааж өгдөг, булчин сунгаж өгдөг гоё дасгал байгаамаа. Үндсэн бэлтгэл хийхээс өмнө хийхийг бас зөвлөдгөө. Яг булчинг амраах зорилготой дасгал учраас бэлтгэлийн өмнө динамик сонголтыг хийгээд бэлтгэлийн дараа статик сонголтыг хийж амраахыг зөвлөдгөө гэсэн. Бэлтгэлийн өмнө хийчих юм бол булчин жоохон амраагаад булчингийн хүчийг сулруулах гэдэг сул талтай байгаа. Эсвэл энэ дасгалыг та үндсэн бэлтгэл хийхгүйгээр өөрөөр нь дангаар нь хийгээд бас явах боломжтой байгаа шүү. Дасгал тань таалагдсан бол хуудасаа subscribe хийж дэмжээрэй. Тэгэд өөр платформ дээр үзэж байгаа бол follow хийж дэмжээрэй. Баярлалаа.